За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бичиг бясалгал, ярих бясалгал онлайн сургалтын модератор багш Мишка байна. За энэ цаг мөчтөөр бид нар хаврын уйлрал ирж байна. Хаврын мөчлөгт орж байгаа энэ өдрүүдэд би та нартай зориулан мөнгөний кодыг хэрхэн яаж бичих вэ? Мөнгөний кодыг хэрхэн яаж ашиглах вэ? Мөнгөний код гэж юу юм бэ гэдэг мэдээллийг оруулахаар бэлдсэн байна. За яагаад заавал энэ цаг мөчид мөнгөний кодыг ярих болсон бэ гэвэл бас учир шалтгаантай. Яагаад вэ гэвэл яг одоо энэ цаг мөчид хаврын уйлрал ирж байна. 4 сарын 4-өөс 9-ний хооронд бол бид нар хаврын уйлрал руу буюу мөчлөр рүү орж байгаа өдрүүд тохиож байна. Тэгэхээр хавар цаг гэдэг бол байгаль дэлхийс ирдэг, амьтан ургамал сэрдэг, байгаль дэлхийг хамгаалж байдаг сахиуснууд сэрдэг, амьтан ургамал ичээнээсээ гардаг ийм одоо уйлрал байдаг. Энэхүү уйлралд хүн, байгаль, амьтан гурав зогцсон бие биедээ харилцан хамааралтай амьдарч байдаг дэлхий дээр бид нар амьдарч байгаа учраас энэ цаг мөчөө бас мэдрээд хүн төрөлхтөн хүмүүс маань бид нар энэ зүйлдээ талархаж хандах хэрэгтэй. Мөн байгальдаа баярлаж талархаж, мөн амьтдаа ухтаж байгаль дэлхий дээр идэ будааны дээж өргөж ингэж ухтах ёстой байдаг. Орон өөр өөрийнхоороо ухтдаг. Өөр яг одоо энэ өдөр эхэлж байна гэдэг мөчлөг хуанлын бас байдаг. Ерөнхийдөө яг том зургаар нь авч үзвэл 4 сарын 4-өөс 9-ний хүртэл үргэлжлэх өдрүүд юм а. Энэ 4 сарын 4-өөс 4 сарын 9 хүртэлх өдрүүдэд байгаль дэлхийн амьтан ургамалтайгаа хамтдаа харилцан зохицож энэ зүйлтэйгээ зохицон амьдардаг байдгаал гэдгээ мэдэрч одоо боён хийж, өглөг өргөж, амьтад хооллож, ургамал дэлхийдээ одоо идэ будаа өргөснөөрөө бас энэ нь танд буян болж ирдэг. За ерөөхдөө буян гэж ярьж байгаа боловч эрэг энерги буюу таны сэтгэл зүг онгойлгож, таны сэтгэл санааг засах тийм засал болж өгдөг тийм одоо заншил арга барилуд юм а. Тэгэхээр хаврын уйлралд бүх зүйл ингээд шинээр эхэлдэг, ургадаг, унтжсэн зүйл сэрдэг, хагдарсан зүйлүүд дахиад шинжлэгдэж ургах боломж болцоотой уйлрал байдаг учраас энэ уйлралд бид нар аливаа зүйлийг дэлхийн ертөнц, байгаль ертөнц сансраас гуйх юм бол үр өгөөчтэй биелдэг. Та магадгүй яг юмны нэг цаг момент гэж байдаг тийм үү? Цаг мөчийг тааруулж чадах юм бол танд ирэх үр өгөөж нь нэг байх байсан бол 2 дахин, 3 дахин үржигдэх боломж болцоотой байдаг учраас яг энэ цаг мөчийг сонгож би та нартай мөнгөний кодыг хэрхэн яаж ашиглах юм бэ? Мөнгөний кодыг хэрхэн яаж бичих юм бэ? Энийг яаж амьдралдаа хэрэгжүүлбэл зүгээр байд юм бэ гэдэг талаарх мэдээллийг оруулахаар бэлдсэн юм а. За мөн энэ мэдээлэлтэй холбоотойгоор та бүхэн маань хавар цагаа угтаж энэ хавар цагийн эхний 7 хоног буюу хаврын мөчлөг рүү орж байгаа 4 сарын 4-өөс 9-ний хооронд одоо бурхан тахилдаа буюу үг дээдсүүдэд тавьсан идэ будаагаа шинчилж, за мөн яг байгаль дэлхийдээ зориулан идэ будаа авч өргөж за мөн байгаль дэлхийн амьтдыг хооллох гэх мэтчлэн эдгээр үйлдэлүүдийг хийгээрэй. Энэ нь бас танд маш гоё өргөөжийг авчрах болно гэдгийг бас хэлэх байна. Та хаврыг угтаж байгаль дэлхийн амьтан ургамалтайгаа холбоо тогтоож байгаль дэлхийн ертөнцтэй баярлаж талархсан энерги буюу зүрх сэтгэлээ явуулсныхаа дараагаар та өөртөө эд баялаг, өөртөө орлого ашгийг бас дуудах үйлдэлийг хийх нь зохистой. За энэ үйлдэлийг хийхин тулд би бичиг бясалгал, ярих бясалгал сургалтандаа хамрагдсан сурагчдаа гарбой тоонуудыг явуулдаг. Энэ нь бол эрүүл мэнд, эд баялагийг дуудах бүх төрлийн өвчнийг одоо ангаахад зориулагдсан кодууд байдаг. За энэ нь ямар учиртай код юм бэ багшаа? Энийг яаж ашиглах юм бэ гэх мэтчлэн олон асуултууд надад ирдэг. Би бүх асуултанд яг энэхүү бичлэгээрээ нэг ингээд хариулт өгье гэж бодсон. Тийм учраас сурагчдаа зориулсан бас энэхүү бичлэгийг бэлдэж байгаамаа. За Гарабой тоо гэж тайгаад үзэх юм бол интернетээр маш олон мэдээллүүд гарч ирнэ, маш олон кодууд гарч ирдэг. Нэлээ олон жилийн өмнө дэлгэрсэн боловч яг одоо сүүлийн хэдэн жил сошиал орчноор дамжуулан маш их дэлгэрж маш олон хүмүүс мэддэг, хэрэгэлдэг болсон. Энэ зүйлийг зарим хүмүүс хэрэгждэг байна. Яг надад хэрэгжлээ гэж ярьдаг бол зарим хүмүүс хэрэгждэггүй байна гэх мэтчлэн няцаах асуудлууд гарч ирдэг. Альва юмд тухайн хүн яаж хэрэгжилж байна? Мөн тухайн хүний хэрэгжилж байгаа хүний энерги, эрч хүчин өөрөө ямар байгаагаар шалтгаалж үр өгөөж нь бас тэр хэмжээндээ их бага хэмжээгээр янз бүрээр тохиолдож ирдгээс шалтгаалan хүн болгонд бас өөрөөр мэдрэгдэж байгаа тохиолдлууд байдаг. За ерөнхийдөө бол энэ зүйлийг, энэ ойлголтыг анхын гаргаж ирсэн бэ гэхлээр Григори
Горобой гэдэг нэрт Казахстан хүн Оросын эрдэмтэн гэж явдаг энэ хүн одоо анх энэ ойлголтыг гаргаж ирсэн. За тэрхүү эрдэмтний үздснээр юу вэ гэвэл хүн болгон эд юмс болгон эрчим хүч буюу долгион юм байна гэж үзсэн. Энэ нь бол ерөөхдөө энерги юм байна гэж хэлж байгаа. Энерги юм байна. Хүн болон эд баялаг байгаа материудаас бүх зүйлээс дэлхий дээр байгаа бүх зүйлээс өөрийн гэсэн энерги эрчим ялгардаг юм байна гэдгийг тэр хүн одоо хүлээн зөвшөөрсөн. Түүнийхээ дараа тоо гэдэг бол өөрийн гэсэн долгионтой байд юм байна. 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо гэд өөр утгатай байд юм байна. Энэ утга болгон ч өөрийн гэсэн чичиргээтэй байд юм байна. Тэрхүү чичиргээг зөв эмх замраа, зөв дистралд нь оруулж чадах юм бол эрг энергийг илүү хурдан хугацаанд өөртөө дуудаж орлого ашиг дуудах боломжтой байна гэж үзсэн 3 ном бичсэн. Энэ номон дээр бол маш сонирхолтойгоор тайлбарласан байгаа. Энэ хүн гэхдээ маш олон байдлаар одоо шалгагдчихсэн, бусдын одоо тархитлагыг угаасан тийм үү, эсвэл нөгөө хэрэгждэггүй буруу зүйлийг ярьсан ч гэдэг юм уу, ийм зүйлүүдээр шалгагдаж байгаа тийм одоо эрдэмтэн юм байлээ. Гэхдээ бол энэ Горобой тооны одоо уг үндсэн зөвхөн эрдэмтнээс эхэлсэн юм бишээ. Энэ бол эрт дээр үеэсээ байсан ойлголт. Энийг илүү ойлгомжтой болгож илүү нийгэмд сошиал орчныг ашиглаж илүү дэлгэрүүлсэн хүн бол энэ Григорий Горобой гэж би бол хэлнэ. Миний одоо олж мэдэж, миний одоо итгэж үнэмшдгээр бол тоо гэдэг зүйлийг бол эрт дээр үеэсээ балар эртний хүмүүс ч гэсэн ашигладаг, хэрэгэлдэг байсан. Тэдгээр хүмүүс ч гэсэн тооны арга ухаан, тооны хүч, тоо гэдэг чинь хүчтэй зүйл юм байна гэдэг зүйлийг ойлгосон. Тэдгээр хүмүүс бол юу гэж ойлгож, юу гэж илүү их тайлбарладаг байсан гэхэлэр байгаль дэлхийн ертөнд чинь өөр ингэсэн савдаг, өөр ингэсэн сахиусан тэнгэрүүдтэй, өөр ингэсэн онготтой. Энэ бүхэн чинь дэлхийн ертөнц буюу хүн төрлөختөндөө мэдээлэл өгөх гээд өөрийн гэсэн ингэж болохгүй, тэгэж болно, ингээрэ гэдэг ийм мэдээллүүд буюу харилцаа үүсгэх гэж үргэлж хичээж яадаг. Тэрхүү харилцаа нь бол хүний хэлээр байдаггүй. Энэ бол байгалийн хэлээр байдаг. Энэ бол байгалийн хэл нь бол тоо байдаг. Тэгэхээр биднэрт одоо энэ сахиусан тэнгэрүүд, одоо савдгууд одоо энэ онгоц сахиус гэх мэтчлэн байгаль ертөнц маань биднэртэй харьцахын тулд тоог ашигладаг. За ингээд та өглөө босонгуудлаа цагаан харангуйтаа яг тэгш тоо харах ч юм уу эсвэл дөрвөн ижилхэн тоо харах гэх мэтчлэн үйлдэлүүд танд тохиолддог. Энэ бол бүгдөө байгаль ертөнц танд мэдээлэл өгөх гээд байгаа. Дөрвийн тоо чинь ийм утгыг илэрхийлдэг дөрвийг 4 удаа харах юм бол ийм утга учиртай гэх мэтчлэн мэдээллүүд байдаг юм байна гэдгийг бол олж мэдсэн. Тэгэхээр хүн бол ингээд тоог бол маш шүтэж одоо тооны одоо арга ухаан, тоо гэдэг зүйлийг бас шүтэх нь бол ойлгомжтой зүйл юм байлээ. Мөн физикчид, математикчид бас тооны одоо гүн гүнзгий утга учир, тооны ижид, тооны гайхамшиг бол магтаад бардаггүй. Энэ бол мэдээж шинжлэх ухаанч байдлаар тайлбарлаж байгаа зүйл байгаа боловч түүнээс цааш тэр шинжлэх ухаанч байдлаас цаашаа илүү гүн гүнзгий судлал тооны одоо арга ухааны цаана илүү их хүч чадал, илүү их мэдээлэл, илүү их одоо дэлхийн ертөнц байгаль дэлхийтэйгээ холбогдох тийм арга одоо барилуд байдгийм байна гэдгийг одоо олж мэдсэн. Тийм учраас бид нар энэ тоог зөв эмх замраа, зөв дистралд нь оруулах нь бас чухал юм байна. Мөн бидний яг одоо төрсөн он сар өдөр гэдэг бол дахин хизээч танд одоо давтагдаж төрөх боломжгүй. Энэ цаг хугацаа, энэ өдөр бол таныг өхөн өгтөл дагаж явах тэр өдрүүд байдаг. Энергийн хуулийг, тоон ухааныг илүү ингэж судалсан хүн бол төрсөн цаг, минут, секунд, төрсөн өдөр, өөрийнхөө нас гэх мэтчлэн өөрийн амьдралтай холбоотой байгаа бүх тоогоо ингээд бүрэн бүтэн ойлгож энэ бүхэндээ илүү их тийм ач холбогдолтой хандах ёстой гэдгийг ойлгоно. Яагаад энэнд ач холбогдолтой хандах ёстой юм бэ гэхээр энэ бүх таны төрсөн өдөр, цаг, минут, за мөн тэр он энэ бүхэн чинь бас таны өөрийн тань код болдог, таны өөрийн тань амьдралын тавилан буюу таны өөрийн тань зурлаг болж ингэж гарч ирдэг. Үүнийгээ та уншиж судалж ямар одоо тоонууд орсон байна тийм үү? Миний он, сар, өдөрт ямар тоонууд орсон байна? Миний эгестрийн дугаарын ард ямар 2 тоо нэмэгдэж бичсэн байна? Энэ нь одоо зүгээр тохиолдлын биш. Энэ бол утга учиртай зүйл гэдгийг ойлгосон цагаас хойш та тооны одоо утга учир хүчийг илүү их мэдрэх болно. Эгестрийн дугаарын ард хүн болгоно ингээ 2 оронтойтой нэмэж бичдэг. Энэ нь ч гэсэн зүгээр л нэг тохиолдлоор бичигдээд байгаа зүйл биш. Энд гэсэн утга учиртай зүйл юм билэ. Энэ тоог ч гэсэн та ингэж тайлж уншиж чадах юм бол аль нас
насанд хийсэн үүлийн үр тань одоо аль насандаа илүү хитгэвч үү, аль насандаа таны амьдрал ахуйчин тэгшэрх үү, аль насандаа таны амьдралд ухаарл орж ирэх үү, танд өнгөрсөн насны үүлийн үр чинь хэр их байна гэх мэтчлэн олон төрлийн мэдээллүүдийг нь өөрийнхөө төрсэн он сар өдөр өөртөө холбоотой бүх тоонуудаас ингэж гаргаж болдог гэдгийг та ойлгоно. Тэгэхээр Гарбой тоо гэдгийг бол одоо Григорий Гарбой гэдэг одоо эрдэмтэн бол бүх одоо дэлхийн ертөнцийн хүмүүст зориулж энэ тооны зөв дистрал энергийн зөв урсгалыг олж энийг ингэж зөв ашиглах юм бол илүү хурдан бид нар одоо энэ энерги буюу чичиргээг өөртөө дуудах боломжтой байна гэж үзсэн. Энэ нь бол бид бүхэн дэлхийд хайрын буюу хайр илгээх юм бол буцаагаад дэлхийн ертөнц биднэрт хайр илгээдэг. Та хин нэг чин сэтгэлээсээ хайрлаж халамжлах юм бол тэр хүн хэдий хэсэг хугацаанд танд хайргүй байсан ч буцаагаад эцсийн одоо цаг мөчид бол таныг хайрладаг. Та яг адилхан ямар чичиргээ, ямар одоо энерги явуулна тэр тань буцаад ирдэг. Ийм л зарчмыг баримталтын байна гэдгийг бол илүү их ойлгосон. Тэгэхээр анх дагч тоо, хоёр дагч тоо, мөн тэгш тоо, сондгоо тоо гэдэг тоо болгон чин утга учиртай тоонууд байдаг. Энэ тоонууд буюу дэлхийн ертөнцийн бид нартай харьцах гээд байгаа энэ хэлийг зөв ойлгож, зөв эмх замраанд оруулж, дэлхий рүү зөв чичиргээ илгээж тэр нь буцаагаад бид нарт хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлж байгаа ийм процессыг л одоо Гарбой тоо буюу тооны код, эрүүл мэндийн код гэж юу н тайлбарлаж болох юм байна. Ингээд нийтдээ энэ 10 цифрыг тгээс 9 хүртэлх 10 цифрыг ашигласан бүх дэлхийн дээрх бүх хүмүүс ашиглаж болох юм мөнгөний кодууд байгаа. Эсвэргээрээ яг зөвхөн танд зориулагдсан зөвхөн таны мөнгөний код гэж байгаа. Энэ нь бол таны он, сар, өдөр, таны төрсөн одоо бүх өөртөө тань холбоотой тэр тоонуудыг ашиглаж танд байгаа өөрт байгаа мэдээлэл гэсэн үг байхгүй юу? Одоо таны төрсөн өдөр, төрсөн он, төрсөн цаг чинь бол таны одоо мэдээлэл гэсэн үг. За тэгэхээр би танд ингээ хоёр төрлийн код хэлж өгнө. Нэг нь бол Гарбой кодуудыг нөгөөх нь зөвхөн танд өөрт тань ашиглагддаг кодыг та хэрхэн яаж гаргаж ирэх вэ гэдэг одоо зөвлөгөө буюу зааврыг танд өгөх гэж байна. За ингээд та эхлээд өөрийнхөө кодыг гаргаж ирье. За эхлээд бид нар бол мөнгөний кодыг гаргаж ирэх гэж байгаа. Таны төрсөн өдөр хамгийн чухал. Хамгийн ихний тооч нь бол таны төрсөн өдөр болж өгнө. За та ингээд төрсөн өдрөө эхлээд бичих хэрэгтэй. За дараа нь төрсөн сараа бичнэ. За түүний дараа төрсөн оноо бичнэ. За ингээд таны төрсөн өдөртэй нь 2 цифрээс бүрэлдсэн байдаг бол хооронд нь нийлүүлээд 1 цифр болгоно. Төрсөн сартай нь мөн адил 2 цифр байдаг бол 1 цифр болгоно. За төрсөн онтой нь бол 4 цифрээс бүтэж байгаа. Энэхүү 4 цифрийг хооронд нь нэгээд 1 цифр болгоно. За ингээд дараасаа буюу төрсөн өдрөөсөө эхэлж бичнэ. За ингээд 3 тоотой боллоо тийм үү? Энэ бол тантай холбоотой код гэсэн үг. Энэ 3 тоогоо хооронд нас нэмнэ. 2 цифр гарч ирэх юм бол хооронд нэмээд 1 тоо болгоод ингээд 4 оронтой цифр. Харин таны одоо энэ он, сар, өдрөө гурвуулангийн нийлүүлсэн тоо чинь 2 оронтой тоо болоод 22, 11, 33 ч гэдэг юм давхацсан ижил тоо болох юм бол тэрийг 1 цифр болохгүй 2 цифрээр нь хэвээр нь байлгана. Ингээд таны амьд одоо мөнгөний код бол 5 оронтой тоо болох жишээний одоо 5 2-ыг 7 4 1 8 гэдэгтэй яг адилхан. За энэ бол зөвхөн таны өөрөөтэй нь одоо мөнгөний код байгаа. Энэхүү кодыг та яаж ашиглах вэ гэхлээр ерөнхийдөө бол ихэнх нийтлэг арга барил бол $1 дээр яг энэ өөрийнхөө кодыг бичээд пирамид болгож нуулаад түүнийгээ хадгалаад ингээд өөрийнхөө wish box-нд хийх ч юм уу те өөртөө ингэж хадгалдаг эсвэл төрөвчөндөө ингээд өөрийнхөө гэртээ ч юм хадгалдаг. Мөн өөрийнхөө мөн тэмдэглэлийн дэвтэр дээрээ энэхүү өөрийн кодыг ингэж өдөр болгон бичих, тэмдэглэх. За та энэ кодыг бичгээсээ өмнө мөн хэлхээсээ өмнө нэг зүйлийг заавал хэрэгжүүлэх шаардлага гарна. Юу вэ гэвэл энэ нь та овог нэрээ хэлээд за би тэр овогтой тэр байна. Би энэхүү өөрийнхөө мөнгөний кодыг одоо идэвхжүүлэхэд бэлэн болсон байна гэдэг өөрийнхөө уншлагыг заавал хэлэх хэрэгтэй. Түүнийгээ хэлсний дараа тоог нэг цифрээр нь хэлнэ. Одоо 5 2 тэг 7 4 1 8 ч гэдэг юм уу. 2 цифрээр хэлэхгүй 1 цифрээр тоонуудыг хэлнэ. Өдөрт одоо 108 удаа багадаа хэлж болно. Эсвэл дэвтэр дээрээ бичиж болно. Дэвтэр дээрээ бичихдээ 33-ыг өрчгөн 3 буюу 99 удаа дэвтэр дээрээ бичнэ. За энийг цаасан дээр ингээд код өөрийнхөө мөнгөний кодыг биччихээд эргүүлээд ард талд нь өөрийнхөө хүсэж байгаа мөнгө, хүсэж байгаа эд баялаг, хүсэж байгаа зүйлүүд буюу хүслүүдээ бичнэ. Энэ таны төрсөн
он сараар гарч ирсэн яг таны код бол танд өөртөө нүргэл сайн сайхныг дуудаж, таны амьдралд байгаа бүх сайн сайхан эерэг чичиргээг танд өөрт чинь дуудаж байдаг юм код байдаг учраас үүнийг та одоо утасныхаа пассвортн дээр ч юм уу те эсвэл одоо янз бүрийн юмны пассворт болгож ашиглах хэрэгтэй, үргэлж өөртөө хэвшүүлж ашиглаж явах хэрэгтэй. Ямар нэгэн суглах ч юм уу ямар нэгэн зүйл болвол энэ кодонд орсон тоонуудаасаа сонгож болно. За мөн энэ кодонд орсон тоонуудаа бас анзаарч ямар тоог би илүү их анзаарч аль тоог илүү амьдралтаа хэрэгжүүлэх вэ? Энэ кодонд орсон тоонууд ямар утга илэрхийллийг надад илэрхийлж байна вэ гэдгийг тайлж унших хэрэгтэй. За ингэж энэ мөнгөний кодыг ашигладаг байгаа. За дараагийн нөгөө арга нь бол гинтийн орлогын буюу таныг ингээд юу ч хийгээгүй байхад зүгээр ингээд амьдралд байдаг эерэг энергиуд таныг тойроод хүрээлж байдаг эерэг энергиуд танд татагдаад танд маш том аз ч юм уу маш том сонирхолтой зүйл ч юм уу болоод танд маш их хэмжээний мөнгө орж ирэх тэр одоо энергийг дууддаг код байгаа. Энэ бол 5 2 тэг 7 4 1 8 гэсэн код байгаа. За энэ кодыг та бичиж аваад өөртөө бас яг түрүүний аргууд шиг бичиж болно, уншиж болно. За мөн 99 удаа бичиж, 108 удаа уншиж, мөнгөн дээр бичиж ингээ одоо өөрийнхөө эргэн тойронд ингэж хадгалах ч юм уу те. Ингэж ашиглаж болтгоо. За мөн энэхүү кодууд зөвхөн одоо эд баялаг дуутахаас гадна эрүүл мэндийг, өвчнийг ангаах, эерэг энергийг дуудах, хүний одоо сэтгэл готрлаас гаргах гэх мэтчлэн маш олон төрлийн кодууд байгаа. За энэ кодууд зарим хүмүүст хэрэгжээд зарим хүмүүст хэрэгждэггүй тохиолдлууд маш их бас гардаг. За энэ нь яагаад юм бэ? Ямар хүнд хэрэгжээд ямар хүнд хэрэгжихгүй байгаа юм бэ? Тэгэхээр таны махан бие гэж байна, эфирг бие гэж байна, аурог гэрлэн бүрхүүлийн бие, энергийн бие хэлж байгаа тийм үү? За энэ биетэй аль нь баланстай тэнцвэртэй байгаа тохиолдолд таны хүсэж байгаа зүйл маш хурдан танд ирдэг. Энэ бол манифест техник буюу амьдралын одоо хуулиараа гэх юм уу те одоо маш хурдан ирдэг. Гэтэл таны бие одоо бие махбод өөрөө өвчлөлттэй, энергийн баланс өөрөө доогор байгаа тохиолдолд таны хүсэж байгаа зүйлийн энергийн давтамж илүү өндөр байна гэсэн үг байхгүй. Таны энергийн давтамжаас илүү өндөр түвшинд байгаа учраас та доороос ингээд юмыг гуйгаад байгаа учраас танд ирэх хугацаа нь илүү удаан ч юм уу илүү одоо хэрэгжих магадлал нь ингээд багасаа явцдаг. Тэгэхээр энэ кодууд чинь таны энергийг тэр одоо энерги буюу мөнгөний энерги чинь маш өндөр энерги байгаа. Хүн болгон мөнгийг хүсэж, хүн болгон мөнгийг одоо ингээд шүтэж мөнгөний араас явдаг учраас мөнгө чинь өөр энергичсэн зүйл байгаа. Тэгэхээр энэ хоёрын энергийн нэг давтамж нэг урсгалд оруулахад тусалж байгаа юм аа. Тэгэхээр та зөвхөн ингээл кодоо хийлээл ингээл бичээл суухаас илүүтэйгээр өөрийнхөө энергийг сайжруулах, өөрийнхөө энергийн давтамжийг илүү өндөрсгөх үйлдэлүүдийг бас давхар хийвэл маш сайнаар нөлөөлнө. За энэ нь ямар үйлдэлүүд вэ гэх юм бол байгальд гарах те залбирал хийх, мөргөл үйлдэх, за мөн одоо хүслээ бичих, хүслээ шивнэх, за цэвэр цэмцгэр байх, бие болон өөрийгөө гоё цэвэр ариун авч явах, байлгах те. За тэгээ дэлхийн ертөнцид талархах гэх мэтчлээ энэ үйлдэлүүдийг өдөр болгон тогтмол цагтаа ингэж хийснээр таны энерги өөрөө ирэхгүй ингээд айжм ажмаар дээшлээд явдаг. Энерги тань дээшлээд явах тутам танд өөрийнх нь одоо тэр мөнгөний энерги, аз жаргалын энерги, танаас илүү дээр байгаа энергийн давтамжтай та илүү одоо ойртож ирнэ. Тийм учраас одоо нэг юм радиалт буюу нэг юм тойрог дотор ороод таны одоо дуудаж байгаа зүйл илүү хэрэгждэг, илүү одоо хурдан биелдэг байх нэ. Тэгэхээр та энэхүү мөнгөний кодуудыг ашиглахдаа, энэхүү одоо кодуудыг гаргахдаа өөрийнхөө энергийг бас сайн сайхан байлгах талаас анхааралтай авч энерги илүү сайжруулах юм бол танд илүү хурдан үйлчлэл нь илүү хурдан ирнэ. За мэдээж дэлхий дээр маш олон хүмүүс энийг биелүүлээд амьдралд нь гайхалтай сонин зүйлүүд болж исэн баримтуудыг би бас хуваалцаж болж байна. Та өөрөө олж уншиж болж байна. Мэдээж энэ бол хэрэгждэг техникүүд байгаа. Гэхдээ нэг л ингээл за энэ л зөв юм байна. Энэ л болох юм байна гэж явахаас илүү олон талын мэдээллүүдийг уншиж хооронд нь балансалж, харьцуулж гаргаж байгаа мэдээлэл шүү гэдгийг та бас ойлгох хэрэгтэй. За би танд энийг ойлгуулахын тулд яг энэ цаг мөчийг сонголоо, энэ хавар улирлыг сонголоо нэгдэж. Яагаад вэ гэвэл бүх зүйл шинжлэгдэж, байгаль дэлхийн маань өөрөө хайраа ингэж гаргадаг улирал байгаамаа. Одоо бүх амьтад ингээл хосороо болоод хүмүүс хүртэл сэтгэл нь гэгэлзээд эн чинь яагаад ийм зүйл тохиолдоод байгаа гэхээр дэлхийн өөрөөсөө тийм хайрын энерги буюу зүрхэн чакра энерги гаргаж ийн гэсэн үг юм аа. Тэр энергийн одоо давтамжууд бидэрт нөлөөлж байгаа учраас хүн ингээл нэг нэгэндээ хайрлж дурладаг те хавар болохоор ингээл хүмүүс айгүй тийм аз жаргалтай болдог. Хүмүүс хаврын улиралд
бие хосууд болдог гэх мэтчлэн үйлдэлүүд болдгоо. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг сонгож байгаа нэгдэж зөвдөж байгаа. Хоёрдож мөн хаврын эхний уйлрал эхний 7 хоногт бас энийг хэрэгжүүлснээрээ илүү үр өгөөжтэй. Бусад үед хэрэгжихгүй гэж би хэлж байгаа зүйл биш. Зөвхөн цаг момент нь илүү энэ цаг мөчид илүү их хүч авчрах боломжтой момент юм шүү гэдгийг л танд ойлгуулж хэлж байгаа зүйл юм аа. Тэгэхээр ингээд таны амьдралд энэ цаг мөчөөс хойш маш их гинтийн орлогууд, гинтийн мөнгө, гинтийн эд баялаг ирэх боломжтой. Тийм учраас та нар маань энэ кодуудаа ашиглаж өөрийнхөө кодыг гаргаарай. За мөн энэ кодуудаа зөв ашиглаж дуудаарай. Мөн дуудаж залбирахтаа энерги дэвшлүүлэх бүх арга барилуудыг ашиглаарай гэж хэлмээр байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Ингээд бичих бясалгал, ярих бясалгал сургалтанд байна бүртгүүлсэн сургалтанд байна хамт байдаг бүх сурагчдаа маш их баярлалаа. Мөн сурагчдаа зориулан эдгээр видео, эдгээр бичлэгүүдийг хийдэг шүү гэдгээ бас дахин хэлмээр байна. Ингээд дараагийн видеоор уулзлаа, баяр таа.